За өнөөдөр та бүхэндээ тээврийн хэрэгслүүдийн зохицуулалтын талаар мэдээлэл хүргэе. За ерөнхийдөө Улаанбаатар хотод тухайн өдрийнхөө цаг агарын байдал, тухайн өдрийн үйл явдлаас шалтгаалж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал замууд дээр янз бүрийн байдлаар илэрч гарч ирдэг байгаа. За жишээлбэл өнөөдөр бол 3 дугаар сарын 26-ны өдөр цастай учраас цаг агарын нөхцөл байдал тухайн чиглэлүүдийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд маш их нөлөө үзүүлж байгаа учраас тээврийн хэрэгслүүд цаг графикийн дагуу үйлчлэгээ үзүүлэхэд хүндрэл үүсэж байна. Жишээлбэл энэ дэлгэцэн дээр чиглэлүүдийн одоо жишээлбэл 5 шараас офицеруудаас 5 шар чиглэлд хэдэн тээврийн хэрэгсэл явж байгаа мэдээллийг харуулж байна. За бид нар тээврийн хэрэгслүүдийн зохицуултыг хийхдээ тухайн тээврийн хэрэгслүүдийн хоорондын цаг зай интервалыг ерөнхийдөө маш сайн харж хянж ажилладаг байгаа. Мөн дээрэс нь чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай их гарсан үед хөдөлгөөнд нь зохицуулт хийж богино эргүүлэлт хийдэг. Богино эргүүлэлт хийх боломжтой замуудаараа иргэдийнхаа зорчих иргэдийнхаа зорчих хүслийг нь иргэдийнхаа зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тухайн чиглэлээр зохицуултыг хийж ажилладаг байгаа. Жишээлбэл М1 чиглэлд оройдоо 104 замаас Монгол Улсын багшийн их сургууль хүртэлх зогсоолуудад 2-3 цагийн түгжрэл бий болдог. Үүн дээр хэрхэн яаж зохицуулалт хийдэг вэ гэвэл 5 шараас офицеруудын чиглэлд ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдээ офицеруудын чиглэл рүү явуулахгүйгээр богино эргэлтээр буюу инх тайвны өргөн чөлөөний замаар ерөнхийдөө хүнсний хорь улсын их дэлгүүрүүдээр богино эргүүлж ажилладаг байгаа. За мөн дээрээс нь гол ачаалал авдаг цэгүүд гэвэл MSM, JM5 богд гэсэн зогсоолууд бас нилээдгүй замын ачааллыг үүсгэдэг цэгүүд байгаа. Энэ тухайн цэгүүд дээр үйлчлэгээнд ажилладаг C9, C15, M3 гэсэн чиглэлүүдээр богино эргэлтийг хийж ажилладаг. За тухайн чиглэлүүд M3 чиглэл Сүхбаатарын талбай орох замд бас нилээдгүй их замын ачаалал зогсдог учраас 5 богдоор архивын ерөнхий газар руу богино эргүүлэлтийг хийж ажилладаг байна. Бодлогын газраас нийтийн тээврийн бүх чиглэлийнхаа тээврийн хэрэгслүүдээр хяналтыг тавьж зохицуулах боломжтой чиглэлүүдээр тухайн өдрийнхөө замын ачааллаас шалтгаалж зохицуултуудыг хийж ажилладаг байгаа. За нийтийн тээврийн бодлогын газрын тээврийн удирдлагын ийм төвтэй болж бид нар нийтийн тээврийн хэрэгслүүдийн цогц дахиад эхлэе. Нийтийн тээврийн бодлогын газар удирдлагын төвтэй болсноор нийтийн тээврийн хэрэгслүүдээ бүрэн цогцоор нь хянж ажилладаг болсон. Болох уу?